Тэр нутгийн ойлдод бас хасдаг юм бас. Юу нэ? Нутгийн ойлдод бас яг ганцхан ойлд биш ээ бас олон ойлдод байна тийм. Манай үндсэн хүн ам нь ойлд. Тийм. Аравдангийн ойлд гэдгийг. Аравдын. Орхон голын ойлдууд гэдэг, дугур аравдангийн ойлдууд гэж түүхийн судалгаад байдаг гэх юм байна лээ. Би Наас Хутар багшийг таньна. Би очиж уулздгийг. Хаяа зөвлөгөө авдгийг. Тийм. Та өөрөө бас ном бичлээ гэсэн тийм. Би сумынхаа түүхийг сонирхдаг. Өөрийнхөө сумын түүхийг. Тэгээд нэг сумынхаа морь бүх. Тэгээд ёо засаг захиргааны түүх мөх гэдэг номнууд хийсэн. Тийм. Би 99 оноос эхэлж хийсэн. Тийм. Ийм газар тоол идэж болох юм уу? Энэ нутгийн одоо юу нэ Ажлаасаа гараад сэтгэл санаа сайхан юу нэ Галдан хаан зөөвмөдийн байлдараас аваад наашаа шинжлэх ухааны жандан талны үлдээсэн. Тийм. Тэгэхээр тэгж л ярьдаг хүмүүс. Тэр чинь дотроо их заагтай. Нарийн заагтай. Тийм. Тэгэхээр сүд нь одоо энэ Монгол улс байгаа ойлдууд голдон энэ орчмоор байна тийм. Монгол улсад байгаа ойлдууд нь одоо Ховд аймгийн Эрдэнэтийн сумд байна. Тэр аюултай очиг гэдэг хүний судалснаар олон газар байх юм байна. Маш олон газар байна. Юу Монголд одоо их хэмжээний газар эзэлсэн байна. Тэд нар өөрсдөө ойлд гэж нэрлэхгүй. Одоо яа нууцаар Нэг нөгөө коммунизмын үед нууж исэн. Тэгээ одоо дараагийнх нь шинэ үе гараад ирэхээр мэдэхгүй эцсийнх нь тайлбарлаж өгөхгүй. тугаан тасчихсан. За тэгээд тиймэрхүү маягаар ингээд ховлоод явчлаа шүү дээ. Социализмын үед нэг хэлж болохгүй гэдэг ямар учраас гэж байна. Тэр үндэсний үзэл тэг дэвэргэж болохгүй гэсэн утгатай байсан баг. Тэр чинь нэг үндэс сурталчилсан нийгэм байсан шүү дээ. Тийм байсан. Тийм. Анаа одоо юу нэ энэ гурван сумд одоо ойртон хэдэн мянган Манай сумд 3000 гаруй ойлд. Тэгээ юу хүн амын тоогоор. Сумын хүн амын тоогоор бол 3300 гэж хэлбэлзэл нэг 10-20 хэлбэлзэл байж идэг. Тэгэхээр одоо 1000 гаруй өрх байна гэдэг хаа тийм. 1033 өрх гэж тоодогдчихсэн тий. Ер нь сумдаа байгаа өрх нь шүү дээ. Тэгэхээр одоо Монгол даяараа хэд байдгийг. Тэр одоо 14,000 ойлдууд Монголын хэмжээд байдаг гэсэн нэг тоо гаргаж ирсэн байна лээ. Одоо хөвдийг бас багтаа шүү дээ. Хөвдийг багтаа. Өөр сумдууд зоригтой нэг нь ойлд гэж хэлдэг. Өөр юм байна тий. Би чанд хөрмөр харагдав. Одоо тэрээс бас нэг хоёр сум тэдэн бас 1000 гаруй хүн байна уу? Тийм байхгүй. Гэхдээ тэр хэмжээнд байхгүй. Одоо хотод сум байна. Хотод сум Данжила ойлд гэдгээ. Хотод сумын наад хэсэг. Хойд хэсэг. Тий. Хотод сум нь одоо их төр хэдэн өөр байна? Тэрийг бол би өстой сонирхоогүй мэдэхгүй шүү. Тий. Хотод сумын нэг баг мэдэн шүү. Багийн одооны манай энэ багийн хэмжээний л үйлдэл байна. Бүксмороо биш шүү. Тий, бүксмороо биш. Хойд баг. Өдөр хойд гэдэг чинь юу нэ? Хойд баг гэж нөө хойд хэсгийнх нь юу зүг чиг зааж байгаа. Биш нь юу нэ? Хойдууд гэж байна. Тий. Биш тий. Өмнө хойд тий. Тий. Зүгийн хойд. Хойд хэсэг нь бургалтай баг гэж байна. Бас нэг юу нэ сум байдаг шүү дээ. Өгийн нуур сум байна. Энэ өгийн нуур сумын энэ бас хойдын арийнх нь хэсэг. Энэ 1952 онд манайхаас салгаж авсан байна. Засаг захиргааны зохион байгуулалтын өөрчлөлтөнд оруулаад. Тэгээ салж нийсэн. Тэгээ тэнд шинээр сум байгуулахгүй өгийн нуур гэж сум. Ямар нэг зүйлд хурч байдгийг. Тэр одоо бас нэг 100-аар өрхтэй юм байна тийм. Тэр нэг багийн өрх одоо хід гэж өөрсдөө тодорхойлдог. Бас нөгөө коммунизм үед ойлдууд гэхээ байсан. Миний ах дүүнэр ч тэнд байна. Тийм. Одоо эндээс ойрхон Тамирын удаа ушуу гэж өгийн нуурыг мэдэн шүү. Өгийн нуурын тэр хаваар тэгэл дээшээ Тамирын удаа ушуу үргэлжлэнэ. Одоо тэгвэл одоо танаас дундаас одоо бүр төрөл салбар харчаад тийм шүү. Төрөл салбар байлгүй байх. Миний ах дүүнэр байна. 50 хэдэн он салаад явцсан. Тэгээд тэр үед явсан хүмүүсийн хүүхдүүд өнөөдөр ирж байна. 3 дахь үе. Тэгээ бид нар нэгнээ мэдлгүй яах вэ?
чамайг сансан гэсэн. Одоо Шинжаантай бас тийм одоо холоо молоо байхгүй одоо. Шинжаантай бол юу ч байхгүй. 400 жил болчихсон. Тийм 300 гаруй 400 шавж жил болчихлоо. Энэ хөлн буурын уйлдууд гэж байдаг шүү дээ. Тийм ээ? Эвэн ковшоо байдаг. Тэр чинь юу манай сумын юу тэр харьяа нэг л юу захиргаанд байсан уйлдуудын нэг хэсэг байна дээ тэнд. Тэ. Өөрсдөө Сэвдэн бамбуугийн уйл гэх юм байна лээ. Би ганц нэг хүнтэй уулзж байсан. Тэгж ярих юм байна лээ. Манайх бол нэг 10 жанжнах гэдгээ. Гэхдээ бол 10 жанжны хоёр хүүхдийн нэг нь Сэвдэн бамбуу. Сүүлд нь Сэвдэн бамбуу манай хошууг захирч байсан. Тий. Тийм л юм байна. Сүрэнбэртэй танаас одоо бас юу явж яж юу дотор. Гүү, яваагүй. Би яваагүй. Тийм үү. Тэр одоо өмнөх сайхан явдаг хүн байсан юм аа. Эрдэнүүрийн сумын Батулга гэж багш байсан. Өөд болцсон. Тэр хүний олон янзын ном байгаа да. Ном бол олон байгаа. Тэр хүний судалж юу хүүхдүүдтэй уулзсангүй юу? Уулзаагүй. За. Өөрхий тэр маань талилж болчоо л тэгээд. Тиймэрхүү айстаа. Манай сум чинь Галдан хааны нөгөө цэргийн жанжин 10 гэдэг хүний харьяаны албатууд юм байна шээ. Энэ нь Мэдээж хайх урд маань хүртэл чинийхээс удаа. би ном бичсэн. Оо тань номыг бич мөн. Тий. Халах чадвартай байсан. Би номнуудаа бэлдсэн байна. Тий. За энийг сонирх. Газар удаа суухгүй. Хоол болж байгаа одоо. Бууз эдis. Оо зэ. Бууз. За баярлалаа. Хуцаанд минь үгүй хийчихээрэй. Оо шинэ гарсан ш. Нөдөн жил гарсан тий. Харин ч бүр зов. Тий. Оо. Би байна. Би хангалттай. Энэ нөгөө манай сумын 100 жилийн аа гэдэг 24 оноос тоологдоод 100 жилийн ахаа Монгол сумдууд хийж байгаа шүү дээ. Тийм аа. Тий. Бүх усаар Бүх улсаараа хийж байгаа. Тэрний ой зориулсан 2 ном. Чи уг нь энийг ойлгоч. бүр тав ирсэн. Энийг би энэ хэлмэгдлийн ном. За. Энийг би эмгэтгсэн. Энийг энэ бүгдийг эмгэтглээ. Оо за. Өөрөө нь юу түүх сурж ирсэн үү? Гүй би сураагүй. Юу ч Сайн дураар сонирхол. Тань насан сүлдэг үү? Би одоо 63 хүрсэн. Та хэд хүрчээ? Та хэмжлээ шүү. за Тавнаа. за Тавнаас чурч. тийм байна. амарсан зүйлээ хийх хэрэгтэй. Би яагаад энийг сонирхсан гэхээр миний өссөн орчин байна. Тийм аа. Манай өвгдөөс нэг сумынхаа түүхийг сонирхдаг, хууч өөрдөг, нутаг усандаа нэр хүндтэй тийм хөгшин байсан. Би өвөг эмээгийнхаа гар дээр өссөн. Тэднэрээс тэр үеч нэг зурагт мурагт гэж байхгүй шүү. Тэгээд орой тэд нар хууч өрн тэдний сонссон надад нэлээсэн байна. Наад чинь ардсан холбоо байгуулж ирсэн би. Тэрсэлтэн байхгүй юу? Тэрний сумын түүх. Бас улсын ихч байгаа. Энэ дээр бас улсын ихч байгаа хэлмэгдэл. Он тооллоор байгаа. Миний анхны номыг хүн аваа явуулсан. Дуусчихжээ. Энэ хоёрыг анх хийсэн. Манай юу ойлдын шүтээ 800 урхаа. Тэгээ энэ хоёрыг хийгээл тэгэл ирнэ. Хийгээд эхэлсэндээ. Манай морди хурдан морны ном. Нотгийн зөвхөн нотгих. Илүү гарч мэдхгүй. Тооны зооны хэдий хийж Ойлдууд одоо энэ нэг 80% нь бол ойлд байна. Тий. 80-таа. Өөр нь одоо Яг ойлдууд нь 80-таа байх. А тэгээ халахууд байна штэ. Тэгээ шилжиж ирсэн, эрд суурсан, тэгээ хүргэн бэрүүд байна. Тий. Бэр их байдаг штэ. өөр ястан байх үү? Өөр ястан байлгүй яах вэ? Нэрсэр байгаа штэ. Тий. Ураад бол байхгүй. Уранга гэж өөрсдөө нэрлэдэг нэг хэсэг хүмүүс байсан. Тэд манайх чи 300 гаруй жил болохтой харахад уусчаад өв соёл гэх юм байхгүй болсон шүү. Өөлтийн дээд хувцас. Би өөлтийн хямар гэдэг төрийн бус байгууллага байгуулаад. Өөл дээд өмсөл сургахад зорилттой байдаг. 5-6 дахь жилдээ болж байна. Жилд нэг удаа өөлтийн өөл хувцасны уралдаан зарладаг. Өвөлдөө Тий. Ман сумандаа л.
тэрийг сэлгээж их санаатай байна. Би өөрөө бичлэг хийдэг. сайн. Харин би энэ камера юу хийж байгааг бас. Тэр дээр тааруулаад тавьдсан байх. Юуны ирээд юу гэдэг 3 хошуу байдаг шүү дээ. Монгол хүрээ гэдэг нь хошуу байна. За. За зөвхөн наад талд нь тэгс гэдэг нь хошуу байна. Бас нарах гэж байна. Аа. Энэ 3 хошуунд одоо 3 уйлдууд байдаг байхгүй юу? Тэгээд бас тарвалтай байдаг байдаг. Тарвалтай гэдэг нь одоо аймаг шиг байна. Шинжааны. Тэнхийн дөрвөлжин гэдэг нэг хошуу байдаг. За. За дөрвөлжин бүр уйлд. 10 хошуу байсан дотор нь. За 10 дугаар хошуу бол юуны Монгол хэрэгэл байдаг. Хошуу. Сом байдаг. Өөр 9 сомон бүр. Оо за. Шинжаан одоо жимээс 50 мянгаар Аа их. Тэдний хэлж мэж айлгын ондоо. Шат өөрөө. Өөд бихс сахар. Аа Жооны 30 нах сахар. тэнгэлгүй яа. За тийм үү ээ гэлээ. Иглээд зам яа хаалт гэж хэлдэг. Хаалт. Зам цагаад яа. Хаалт цагаад байхаа. Оо за. Тэгээд Итгээд ин тий. үстэй чай гэлээ. За. Тэгээд Манайхан тийм байхгүй. Ер нь бол манай сум чинь юу хэл яриа юу бусдаасаа яг өөр байсан. Энэ халахсамдуудаас. Одоо бол зүгээр ижил болсон байж. Адилхан болсон. 70-аад оны үеийн залуучууд бол бусад сумын сургуульд очиж сурахад бас үгийн зөрөө гардаг, аялагч байдаг ухаантай байсан. Тэгээд тэдний доогорж янз бүр болдог, шоглож идэг. Тийм байсан. Одоо тэрийг болсон. тэгэл одоо танаас одоо байж 20 гэдэг нь өөр дундаа хийдэг юм уу бас өөр ёсонтой ингэж харин. Хорим хамаагүй. Хамаагүй ч үү. Өнөөдөр хорим болж байна. Сайн өдөр байна. Харин тийм өөрийн нөгөөд Та нар явж байгаа хажууд хорим болж байгаа юм шүү. хорим уу? Тэр голын цаанд бас хорим болж байгаа. Яг харалтаа. Оо 20 хийж. Тэгээ хоёр айл хийж байгаа. Өнөө сайн өдөр шүү дээ тэр. Тэгээ сайн өдөр. Сайн өдөр унсч ин дээ. Тийм байна. Асонс нь одоо 20 хийж байна гэж. Оо харин би чинь Тэр одоо нэг нь болохоор ургийн баяр юу юм болоо гэж бодсон. нэг нь болохоор юу эмхтэй энэ Монгол сум руу явж байгаа. Нэг нь юу нөө ихнэрээ өгийн уурсан бас гэлөө авчирч байгаа. Ийм хоёр хормын хөдөлгөөн ихтэй байна. Хоримлох яс ерөөсөө юу халахтайгаа адилхан. Адилхан болсон. Яг өөлдөг гэсэн онцлог хоримлох яс гэж байна. Одоо ууланд юу гарч дээр мөргөх яс байна шүү дээ. Тэр бас адилхан. тийм дээр Овоо тахин. Тэр бол тий. Овоогоо тахин, овооны тахилга наадам бол болно манай энэ. Байнга л болж идэх гэдэг. цагаанаар тэгэх юм уу улаанаар тэгэх. Одоо цагаан улаан гэдэг нь одоо юу гэсэн үг? Одоо цагаан идэ. Тий. Хоньны шүүс байна. Тий. Өдөр одоо өөрийн гэртэн ханаад гаргаад чанаад аваад. Тэгээ чанаад аваач тавина. Тий. Өөр ястан бол өдөр уун дээр нь мараа нэг. За тэрийг зөв. Тийм байхгүй. Гэртээ чин там болгоол тэгээд аваад яа. Бас бурхны ном айлтгуулаад тэрнийхээ баярыг хийж байна. Улаан юм гэдэг судрын айлтгал. Юуны чиглэлийн хүн гэлээ. Газар зүй тэгээ. Газар зүй сайхан шин танилттай байна. Би одоо сумынхаа юу байгалийн ном хийх гээд байна. Зөв. Тий. Хийх гээл тэгэл хүмүүстэй уулзаад. Одоо яг үнэн шүү. Ингээ сумын ном бичгээр түүхийн талаар, хүний талаар ном нь бичсэн их байгаад байдаг. Байгалийн талаар ерөөсөө 2-3 хаан өөрийн бичээд тийм уул байдаг, тийм гол байдаг. Тэгэл орчихсон. Би солиулсан дэгдэг гэсэн маягтай тэгээд би өөр байгалийнхаа номыг өвлжин хамарчааг нь бүгдийг гаргаж бичих гэж байгаа. Ястай хэрэгтэй. Тэгээд тэр өвлжин дээр хідэн үеэрээ нутгалж ийш. Тэрийг гаргана. Үлгэртэй ч Тий. Тэгээ домогтоо. Тэгээ орчин цагийнхны манай 1805 оны газрын нутгийн зураг байдгийг. Тий. Өөртөө хийжсэн юм байна. Энэ нутгийн зураг гэдэг тэр багшийн сургуулийн гэрэл хэм билээ. Гэрэл одрохоо. Тий, тэр хүн хийсэн юм шүү. Олуула. Нутгийн зургийн ном. Тэгсэн гэсэн. Тийм байлээ. Тэр номон дээр байна лээ. Би тэрийг ярьж байхгүй юу. Гэрэл одрох гэдэг төвөгч. Тий. Тэр Наасхбаатар өгс эднэр эцэн л нийт юм шүү дээ. Тийм үү. Тий.